өгүүлжиж байна уу? Сайн уу? Сайхан үлж гин үү? Сайхан үлж байна. За. Таны гэр хол юм уу? Ажлаас нь? Манай гэр ер нь хар өрийн сумын зүүн хойд талд. Манай ажил бас баруун урт талд. Зөв. Гэтэ ер нь бол нэг машинаар бол гайвуултай 5 м. За. Тийм. Нөгөө жижигхэн ерөнхийдөө аймагуд чинь нэг тийм том байдгүй шүү дээ. Бид нар айгүй давуу талтай ингээ ийшээ тийшээ явахад айгүй амархан гэс бүрээ явчихдаг айгүй гоё л байгаа юм л та. Тэ? Тийм, төгжөлөх бас хэрэгэл. Шал өөр харагдаж байна. Яагаад тэгэхээр надад одоо зүгээр л яг ингээд хөдөө амьдарч байгаа хүмүүсийн байр байдал, хандлага тэгээд ингээд зүгээр царайнаас нь нүднээс нь харагдаад байгаа байхгүй багшгүй. Ингээд цаанаа ийм эрүүлтэй, ийм нэг гялалцсан ийм нэг цогтой нүдтэй байдсан шүү дээ. Нэг юм стресс байхгүй айгуу тийм ер нь заргаараа гоё ийм өөрсдийнхөө нэг байжгаа л ингээд нэг дүүрэн тийм гоё санагдав. Ер нь стресс шалтгаан ер нь бол бага та. Хамгийн чэсэг хүүгээ авах цагаа толгойд гарсан ч гэсэн ер нь бол 5 минут хэлбэр нь болчихно. Надаас шалтгааллахгүй юм намайг ер нь баг шаардлагагүй гэсэн. Төгжрөл. Тэр маш их давуу тал байна те. Ерөнхийдөө амьдрах. За ер нь одоо ингээ миний ингээд ном энэ бичлэн тэгэл контент энэ хийсэн ер нь нааш ирснээс хойш л ер нь болсон шүү. Тийм үү, ямар гоё. Зөв бүтээлч байна те. Тэр бүтээлч байх чанарыг илүү нэмэгдүүлж байна те. Харин төд байсан бол ер нь хийхгүй хасан баг. Намаач ер нь бичих магадлал ер нь бараг л үтгэн 10% мөн л багт. Энэ зэрэг нэгд одоо цагийн хувьд төлөв цагтай. Тэгээ хоёр тал дээр нь тэгээ бас нэг тийм агаарт нэг юм багш юм. Сонгод. Маш гоё тийм байна. Ястаа гоё байна. Маш их бахархаж байна. Би одоо харин ингээл интернетээр ингээл яг нэг холоос харж байгаа болохоор хүмүүсийг ингээ хөдөө гарч байгаа залуучууд их байна л да тий. Шууд хөдөө гэрээ бараал амьдрий гэж чийдээд шууд гарч байгаа залуучуудыг хараад ямар гоё юм бэ өстой. Том маш их зоригтой байна. Тэгээ бас их зөв шийдэл байна да гэж хардаг байхгүй. Тэгээ ялтгүй л өөр харагдаад байгаа. Бид чинь ер нь яг Монгол улсын иргэн гэх болохоос яг Улаанбаатарын иргэн бол ер нь биш шүү дээ. Тийм. Монголын бол ер нь яг хаанд бол хаана очсон бидний тэргүүл нутгийн нэг зүйл чинь. Хүмүүс бол нөгөө нэг танад хар орнол таньдаг хүн байд юм уу? Танад хар орны аав ээж нар чинь байд юм уу гэдэг хамаатан садан. Тэгээд маад байхгүй ч гэсэн ер нь хаач гэсэн дээр хүмүүс тэтгэдэг Монголоор ирж байна. Монгол хүмүүс. Танаач ер нь орноо гэж боддог шүү дээ. Хар орн байна уу? Төгсөл дорнд гэдэг юм баян үлгэр. Тэр өнцгөөсөө хар орн байгаа бас ер нь нутгийнхаа нэг хэсэг орондоо байна гэж юм байна. Маш гоё тийм те. Яг энэ сэтгэлгээ хүн болгонд байх шаардлагатай. Бид нар нөгөө нэг одоо сүүлийн үед айгүй их нутгархаж талцаж хуваалцаж ингэж энэ жагаас нэг яалтгүй нэг юм хайрцаглагдсан сэтгэлгээндээ байгаад байгаагийн нэг илрэл байгаад ах шиг байгаа. Тэгэхгүй одоо илүү залуучууд бол их гоё задгай сэтгэж эх орныхоо би хаан ч очиж амьдэрсэн нээлттэй те надад бол юм эрхчлөө байдаг гэдэг тэр их том эрхчлөөгөө эдэлж амьдрах хэрэгтэй юм болоо даа л гэж бодгийж. Их дэлхийхээ хаан ч очиж амьдэрсэн ер нь бас их боломжтой те. Бүр томоор хараад болно. Тэгвэл бүр гоё л давуулна. Тий. Томоор харах юм бол бид нар чи маш эрхчлөөтэй ингээд өссөн газар руугаа яваад очиж үзээ те амьдралыг ямар байдгийг үзээд ингээ явах ч гэсэн эрхчлөө өнөөдөр бол бид ингээд нээлттэй болцоод байна л да нэг талаар нь харахаар те. Та өөрийгөө танилцуулаач. За намайг би бол англи математик багш. За уран зохиолч монизм гэх юм байна. Монизм тий. За монизм гэдэг нь ер нь бас яриуд
сэдвтэй мүлжиртэй гэдэг байна. За. Тэрнээ орохоос өмнө таны алдартай мэдээ юу гэдэг вэ? Баццэг. За ер нь бол Монгол гэдэг алдар маань надад нэлээд одоо хүндэтгэлтэй. Монгол гэдэг нэр маань намайг тодорхойлж явдаг гэх юм уу да. Тийм учраас би явсан суусан хэлж байгаа үг, үйлдэл юм болгоно л ингээ хүн ерөнхийдөө анзаараад ирдэг те. Би ер нь энэ их өндөр дээд нэрийг ийм Монгол болж төрчөөд ер нь буруу иших учиргүй. Тэгэхээр яг нь миний одоо олсон боловсрал, мэдлэг юу гэдгийг нийгэмд өгсөн статус гэл ингээ ярих юм бол хүмүүс ерөнхийдөө өнөөдөр бид нэг ингэж бие биендээ хаалт үүсгэж хандаад байна л да. Би энэ дээр жоохон шүмжлэлтэй ханддیں۔ Тийм учраас ер нь бол өөрийгөө би монгол хүн гэдгээрээ бахаад би монгол гэж ярьчихдээ. Маш сонирхолтой монизм гэдгээ илүү гоё дэлгэрүүлээд тайлбарлаач. За монизм гэдгийг бас би өөрийнхөө зохиолоо ер нь тойрох та. Зохиолоо бичгтээ монизм гэдэг нэрээр ер нь бол явж байгаа. За монизм гэдэг нь болохоор ер нь бол монголчуудын ер нь итгэл үнэмшил мон үзэл гэж ер нь байна уу? Байгаа бол ер нь яг ямхуу багтай мэ гэдэг энэ шаагуудын нэрээс ер нь энэ ирсэн гэж хэлж болно. Монгол гэдэг нь хүмүүс ер нь 3-4 янзаар ер нь тайлбарладаг л да Монгол гэдэг үгийг. За мөнх галчууд гэж тайлбарласан байна. За ер нь Монгол гэдэг үг болохоор Хапур хааны Хамаг Монголын үеэс Монгол гэдэг нэр ер нь ирсэн. Тэрнээс өмнө гэхэлэр өөр нэртэй яваад шүү дээ. За Нирончо, Цянби гэх тэ. Монгол гэдэг үг нь болохоор бас нэг талаараа мон буюу мон гэдэг үгслийг голдог хүмүүсийг ерөнхийдөө Монгол гэж нэрлэнэ гэж бас нэг талаараа гардаг. Мон үгсэл гэдэг нь юу вэ гэдэг нь бас үүнийг бас янз бүрээр тайлбарладаг. Нэг үнцг нь болохоор Монгол гэдэг бол мин оос нэг гэсэн 3 үгийн нийлбэр гэж хэлж байгаа ихний үсэг нь. Мин гэдэг нь болохоор 1000, оос гэхэлэр аус буюу эртний монгол хэлээр ам. Тэгээний буй нэгдмэл байдал. Тэгэхээр 1000 хүн 1000 үзэл санаа нэгдмэл байх. Энэ үзэл санааг ерөнхийдөө мон гэж хэлж болно гэдэг бас тийм үнцэг байдаг. Тэгвэл орчин үе дээр бол бас монизм гэдэг юм бол ер нь бол эцсийн төвөнд маш олон төрлийн итгэл үнэмшил шашин хэлэг байна. Энэ болгон дээр ер нь гол нь яг мон нь ер нь бол яг аль нь байсан бэ? Яг ер нь бол төв үзэл гэж байна уу гэдэг ер нь энэ шаагуудын одоо үндэс болно гэдэг. Монизм гэдэг мон гэдэг үзлийг орчин үед бол мон гэдэг үзэл бүх одоо ер нь бол нийтийн шашин хэлэг нэгдмэл юм nee юм гэдгийг монголчууд ер нь гаргаж ирэх магадлал ер нь их өндөр гэж боддог юм. Яг тэгэхээр хамгийн олон шашинтай улс гэдэг нь Сингапур гэж авдаг юм лээ. За. Буддист тэгээд 20% ислам тэгээд христ гэж цааш ингэ. Тэр нь бол ингэ шашин болгоноос ер нь хэмжээнд байгаа. Энэс юм. Тэгээд ер нь Сингапур жишээлбэл бөөгийн мөргөл гэж юм байна. Тэгээд Монгол бас ингэж хараад тавтал ер нь бол хамаатан гол болгоно нэг христэж гэсэн байна. Тэгээд дан дээр очиж нам ушууд хүн байна. Тэгээд бөө бас байна. Ямар ч хасингүй гэж явж байгаа хүмүүс байна. Тэгэхээр ер нь яг энэ олон шашнууд дондоос ер нь бол хэдүүлэг ойролцоо яриад байгаа маа гэдэг зүйлийг ер нь бол монголчууд гаргаж ирэх болоод гэж боддог доо. Бөө гэдэг юмгууд чинь бас бөө бас аягүй олон галтай. Тэнгуут ер нь бол нэг бөөч гэсэн бас ер нь бол шашин үүсгэх бүгд нь бол потенциалтай хүмүүс шүү дээ. Бөөнөр гэдэгтэр. Тэр одоо Монгол төслөр ингээд их сурвалжууд аягүй олон. Бэлтгэл хийх хүмүүс, бөөнөр, лам пастор гэдэг. Тэгээ энэ бол их сурвалжууд олон байдаг дондор. Энэ одоо их олон мэдээллүүдийг олж аваад нэгтгээд хэлбэр гаргах магадaltaй маш өндөр магадaltaй хүмүүс нь одоо монголчууд байх юм байна.
Аа. Маш гоё. Надад бас нэг юм бодогдлоо л доо. Нөгөө яагаад эзэн богд Чингис хаан бүх шашныг хүлээн зөвшөөрч энэ ямар учиртай ингэж одоо сониуч өнцгөөс харж гэх юм уу да хүлээн зөвшөөрчтэй тухайн хүмүүсийн итгэл үнэмшилд нь хүндэтгэлтэй хандах ёстой юм байна гэдэг тэр санааг бол дэлхий дээр анх гаргаж ирсэн хүн юм шиг санагддаг баг. Тэ? Ер нь бол төгөндөө бид нар чинь яагаад их Монгол улсыг тэгж байгуулад дэлхийг эрхшээж ирсэн бэ гэдэг тэр агуулга маань өөрөө яалтгүй л тэр нөгөө амьтаа бүхнийг титгэдэг тэр нэг хайраас бүтсэн хүлээн зөвшөөрдөг тэр нөгөө хүн болгоныг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэдэг маш энгийн юм шиг энэсээ гүн гүнзгий агуулга дээр л суйрлаад ах шиг байгаа юм л да тий. Тэгэхээр ягдгүй л нөгөө их Монгол улсын үед нөгөө шашин болгоныг одоо аваад ирсэн ч гэж те хүмүүс угаасаа л итгэл үнэмшлээ тэгээд ирж байгаа хүн болгон чинь өөрийн шашинтайгаач гэдэг юм уу одоо нэг дор цуглараад үүдгэж бүтээж байсан тэр түүх биднэрт байдаг юм билээ л дээ те. Тэгэхээр ягдгүй энэ мон гэдэг санаа, мон гэдэг утга агуулга энэ дээр бас нэгдээд байгаа юм болоо те. Он нараг гэж түүхэнд их гардаг гэж ярьд юм билээ тийм ээ. Ер нь үе одоо их Монгол улсын үеийн өмнөх үед хүртэл байсан гэж гараад ах шиг байсан. Тэгэхээр энэ мон гэдэг ухагтхан, мон гэдэг агуулга бол нэлээд өндөр юм агуулсан гэх юм ба да. Энийг бас нөгөө сүнсний төвшингээр гэх юм уу юу гэдэг лээ. Ер нь бол яг өвдөөц нөгөө онлын төвшөнд биднэрт нэг үлдээч ном үлдээчихэд байгаа штэ тий. Үлдээц алтан дэд үнэ айлгуу дээр гардаг. Тэрэн дээр бол яалтгүй л тэгээ мон онол моны үзэл гэдэг имийг тайлбарлахтаа бол яалтгүй одоо сүнс эзэн биеийн төвшөнд махан биеийн төвшөнд гэд ингээд ялгаад маш товч бөгөөд тодорхой базаад орцсон байд юм шиг байгаа юм тийм ээ. Яа Монгол гэдэг үг нь бас тэр хамаг Монголоос үүссэн гэсэн. Ер нь мон гэдэг үг нь бас нэлээд нэх мон хүмүүс Моны гэдэг юм л их кастом л. Тэгвэл одоо тэр яг ер нь одоо энэ шашнуудыг одоо Чингис хаан тухайн үед ингээд олон шашнуудыг ингээд аль шашныг за одоо зөвхөн Монгол улс Христээр явна гэж хэлэх боломж тэр хүнд байсан шүү дээ ер нь. Байсан гэж бодохгүй байхгүй. За одоо манай улс ингээд одоо Монгол улсын харьяанд орсонд одоо Христийн шашинтай гэдэг. Тэгээд тэгж хэлэхгүйгээр за үнээр Христийн шашинтай байгаа. Тэгээд Христийн шашнаараа ингээд гоё мэдрэмж аваа. Тэгээд амьдрал нь ингээд зөв болж байгаа. Тэгэл эн чинь л одоо та нарын ингээд мөн чанар. Энэ дээр ингээд бид нар ингээд заавалчгүй өөрсдийнхөө мөө мөргөл нэтрийг ингэж бид ингээд бодсон шаардлагагүй гэж хэлчихсэн тийм. Тэгээ ер нь бас ингээд таныг сайн ингээд явахад бол Чингис хаан тухайн үед ингээд мэтгцүүлжсэн гэж ер нь бол гардаг штеп. Ингээд Христийн ингээд зам ингээд мэтгцүүлжсэн ч гэсэн ер нь яг үр дүн гэдэг талаар нь ер нь бол үр дүнд ер нь бол хүрчээсэн болоо. Тэрийг дотоо хийсэн шиг гэж тавьдаг. За юунд хүрэх ёстой байсан бол таны хардаг үйл. Одоо юу гэдэг чинь тухайн үедээ ингээд за шашин болгоныг ингээд судлаад байж тээ тухайн хүн ч юм уу тухайн одоо ингээд одоо язгууртай хүмүүс нь судалж байгаад тодорхой ер нь шийдэл хүрсэн байсан бол арай амар ах гэсэн байна. Ер нь бол хүрсэн болоо. Одоо ер нь яг л ийм баймаар ингээд. Яг уу миний бодлоор өөрөө нөгөө нэг тодорхой шийдэлд хүрнэ гэж байгаа хандлага маань өөрөө дахиад эргээл нөгөө юмаа үгүйсгээд альва зүйлийг хайрцаглагдах гээд байгаа үнцэг юм болов. Одоо энэ хорвоотойгоор байгаа юм болгон сайн муу хатуу зөөлөн бүх юм чинь оршиж яж энэ дундаас нэг солонгон гоё юм гарч ирээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүний явж ямар ч шашин гэж бид нар өөрсдөө ингэж юу яагаад хуваачаад ингээд талцаад ингээд нэг үгүйсгээд байгаа боловч хүн болгон өөрийн гэсэн итгэл үнэмшлээрээ тэр нэг юм бүтээгээд байна шүү дээ тий. Тэр зүйлийг л итгэл үнэмшил гэдэг бол хайрцаглаад альва зүйлд хашигдаж болдоггүй тэр юм байх гэдэг юм л да тий. Тэгэхээр бид нар энийг нөгөө нэг энгийн юм шиг боловч гүн агуулга гэж яриад байгаа нөгөө нэг
одоо юу гэдэг лээ хүлээн зөвшөөрөх байгаагаар нь хүлээж авах. Тэгтээ одоо хин нэгний эрхэнд халдаж дахиад нөгөө эрхийн асуудал яригдах гэдэг юм л да тий. Чи энэ одоо энийг би одоо христийн шашин шүтж байна. Өөр бусд нь хэрэггүй гэж одоо зарим нь тэгж хүлээж аваад байгаа шүү дээ тий. Ингэчгээрээ л буруу болчиход байгаа юм болоо гэж бодогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хуу бидний одоо монголчууд яагаад тэгэж нэг яг энэ өөрөө нэг үр дүн төрчээсэн тэр нөгөө ялан дийлж явж исэн их Монгол улсыг байгуулж явсан тэр үр дүн маань магадгүй энэ нэг хэсэгхэн хугацааны шийдэл олж чадчихсэн хэлбэр юм болов гэж бодогдлоо. Тэр одоо энэ сэдвийг ингээд тухайн хүн ингээд нээлттэй өгсөн биз дээ. Би нээлттэй. Ер нь нээлттэй. Гэхдээ яг хуу шүүмжлэлтэй хандъя гэх юм бол миний хувьд болохоор яг хуу ялтгүй л өгдөөцсөн ухаан бидний нүүдэлчтэй амьдралын соёл тэртээ тэргүй амьдрал дээр ийм байд юм байна гэж буулгаад өгчихсөн. Энэ нөгөө нэг дахиад эргээл нөгөө жамыг таньчихсан хүмүүс чинь энэ жамаар амьдрчих юм бол болох юм байна. Тэгээд тэр жамдаа тохирсон бидний нөгөө нэг нүүдэлчдийн соёлтэй нэг юм гоё том агуулга байгаад байгаа шүү дээ. Яалтгүй амьдрал дээр практикаар батлаад өгчихсөн дандаа амьтаа бүхнийг тэтгэж яадаг одоо жишээлх юм бол байгальдаа альва зүйл өгдөг авдаг авсныхаа хэрээр өгдөг нэг юм логик яваад байна шүү дээ тий. Дахиад нөгөө энергийн хууль дандаа өгдөг тэнгүүтээ эргүүлээд авангуудаа эргүүлээд өгчдөг. Энэ логикийг таньчихсан хүмүүс болохоор миний хувьд бол энэ дээр илүү одоо итгэл үнэмшлээ өгöd байгаа байхгүй юу? Бидний өгдөөц яагаад ингэж мэдээч хэрэг зөвхөн ялан дийлж авсан ч юм уу дэлхийг төвшөтгэж байсан тэр цаг үеийг гэж яг нэг талаар нь хаалж борно. Нөгөө талаар нь бол ялтгүй л нөгөө нэг логикийн хууль гэд нэг юм бас байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээ тэрэн дээр би илүү итгэл үнэмшлээ өгдөгий. Тэгээд бусад шашин хүн юунд ч итгэл үнэмшлээ өгөөд ингээ өөрийгөө гоё яг өнөөдөр энэ дэлхий дээр шороо хөдөлгөөд явж явах хугацаанд одоо тэр итгэл үнэмшлээ өгсөн шашиндаа тий одоо бусдад юу болохгүй муу хийхгүй явж ивэл тэгэл болж л юм л да бүтээгээ тий зүг маалал явж явах юм бол гол нь миний нэг дургуцаад байдаг юм юу гэхээр одоо хэд ингэж автсан шашинд автсан хүмүүс хэдий зөвч гисэн бусдыгаа буруутаад гэн жоохон тийм санагдаад байгаа байхгүй юу. Христийн шашинтай шүтлэгтэй найзууд байна л да. Тэд нар болохоор үгүй ер нь энийг л дахгүй л болохгүй гэж ингэж хайрцаглагдаад байгаа байхгүй юу. Өөр бас буруу гिचгээр ч нөгөө дахиад нөгөө юмаа үгүйсгээд дахиад нөгөө яг уу мэдээж хэрэг миний өнцгөөс бол тэр хүн үнэхээр бүх итгэл үнэмшлээ өгсөн болж जैन тий яг уу тууштай байна. Энэ зөв гэж харах юм болов гэж боддог. Зөв. Тэгэхээр нөгөө Чингис хаан зангууд Чингис хаан чинь ер нь ингээд ихний монголчууд нь шашин гэдэг сэдвийг ер нь бол ингээд нээлттэй үлдээгээд энэ бол ингээд туйлын зөв, туйлын хамгийн сайн энэ биш юм байна энэ гэдэг зүйлийг хэлэхгүйгээр ингээд асуудлыг нээлттэй ойлгосон гэдэг шүү дээ байлаа. Тэгмээд яг нээлттэй үлдээсэн гэдэг зүйл нь автэр хүмүүсийн ингээд аягүй гэрэл сайгуул хийхэд ер нь хүрч байгаа юм да. Тэгээ Монголд одоо жишээ бүгд ингээд буддист тий яг бүгд исламын шашинтай биш. Ер нь аль аль мэдээлүүд ер нь болдог тийм нийгэм ингээд бүрдээд байгаа гэдэг. Тэгмээд хүмүүс ингээд аль аль талын шашнуудаас судалж үзээд пасттай болцыг үл пастрын байж байна тий. За исламын шашин дотор имам гэдэг. Имамтай уулзах гэхэд имам нь бас байж тий лам нь байна. Бичлэгч юм бөөнэ тий. Тэгмээд яг энэ хүмүүстэй ингээд нэг сүүлийн 10-аад ер нь бол 10 жилтэй. Тэгээ сүүлийн ингээд 10-аад жил ингээд уулзаж уучраад үгийн сонсоод за тэгээд сотор номуудыг ингээд уншаад тэгээ ингээд яваад байгаа. Ер нь тэр одоо шашин шүтлэг итгэл үнэмшлийн нэг юм эцэд ингээд ямар ч итгэл үнэмшлгүй суурьгүй хүүхд ингээд ном судрыг уншаад хүмүүстэй ярилцчихсан бол цаг цаа яваад хүмүүстэй уулзах нэрээ юу үсэж байна одоо хэлбэр шиг нэг итгэл үнэмшил ингээд хэлбэршээд
Нөөс миний ингээд хэлбэлцээ одоо ингээд тухайн ихтгэл үнэмшлийг ингээд яг энэ яг одоо чиний ихтгэл үнэмштэй миний ихтгэл үнэмштэй яг бөө гэдэг. Яг миний ихтгэл үнэмшил өнөөс гэдэг хэлсэн. Бид яг миний ихтгэл үнэмшил ингээд зүйлээс авсан юм нээждэг буддизмаар авсан юм нээждэг. Тэгээд бөө хүмүүс энэ хэлсэн өгнөд ингээд байждаг. Тэгээд энэ олон хүмүүсийн хэлсэн өмнөд нь тэгээд ингээд бичээд ингээд нэг ихтгэл үнэмшил ингээд хэлбэрийг ингээд олцсон байгаа даа. Сүүлийн 10 жил тэгэхээр. Тэгээд ингээд та ингээд хэлбэрийг ингээд олцоод өөрийн гэсэн нэг ихтгэл үнэмшилтэй олцоод ер нь бол нэг дундчаар ийм л юм байна гэдэг нэг юм ингээд бодчихлаа шүү дээ. Тэгээ бодцоод ингээд байжсэн чинь ерөөсөө тухайн ингээд хэлбэрчсэн бодол маань ингээд хий хоосон байгаа одоохондоо. За тухайн үедээ тэг хий хоосон зүйл маань ингээд бичхийг хүсээд одоо намайг ингээд бодит болгооч ээ. Намайг ингээд бичээч ээ гэдэг ингээд намайг ингээд шатаж таардсан байна бодсон. Тэгээд ер нь бол одоо ингээд миний одоо ингээд ном ингээд байж лээ та. Тэгмээд энэ номыг яг ингээд би бичсэн үү гэдэг хэлэр чинь яг ингээд оргуу хоосноос ингээд гаргаад ирсэн гэдэг хэлэр биш. Энэний дотор ингээд олон ингээд нэг шашнууд байна ингээд надаа ингээд үнэхээр нэрэл яг тийм байна гэж бодсон ингээд нэг мессежүүд байгаа шүү дээ. Тэр ингээд нэг санаанууд ингээд эвлүүлээд миний өөрийн ингээд бий болгосон тэр биетүүдээ ингээд хэлбэршүүлээд тэгээд ер нь бол энэ номондоо ингээд цааш оруулсан. Тэгвэл яг энэ дээрээс ингээд хаан ингээд ерөнхийдөө энэ санаагаа буулгая гэдэг ингээд тийм санаа төрж байгаа. Тэгвэл яг энэ санаагаа ингээд ерөөсөө хийхгүй л тухайн ингээд нэг миний санаа ингээд дотор байгаад байгаа. Гэтэл ингээд намаа ингээд нэг гаднаас ингээд хүчтэй байгаа нэг зүйл ингээд бодох гэдэг. Агаар дээр тэр агаар дээр байгаа зүйл ингээд бодноо шаарддаг. Тэр шаарддаг. Тэгээ юу нэг бол тэр юу нэг хүмүүс ингээд онгод гэдэг ч юм уу те. Эсвэл одоо мэдээллийн тантай бол янз бүрээр хийж чадна та. Тэгээ энэ бол ер нь яг энэ онгодлог юм тийм надаас нэг арай өөр нэг тийм мэдээлэл ордог. Тийг ингээд шаарддаг. Өглөө ингээд 6 цаг болж түн ингээд унтаагаад хийчихэж байгаа. Тэгээд ерөөсөө унтах гэдэг юм унтуулахгүй яг л ингээд бичиг ингээд шаарддаг. Тэнгүүд би ингээд ширээн дээр суугаад бичиж эхлэн гот шөнийн ингээд 11 хүртэл бичсэн. Тэгвэл энэ ном маань ер нь 6 сараас одоо 9 сар 3 сарын хугацаанд бичсэн. Ер нь ном чидод 3 сар гэдэг бас богино хугацаатай. Тэгээ энэ дээр нэгдүгээрт санаа ингээд хайсад ингээд төлөвшсөн. Тэгээ хоёрдугаарт ингээд гаднаас ингээд бичсэн ингээд шаардаад идэг. Тэгээд энэ хоёр ингээд нийлээд тэгвэл энэ дээрээс ингээд миний ингээд яг өөрийн зүгээс яг юу хийж байгаа гэдэг тухайн ингээд мессежүүдийг яаж ингээд уран ингээд гоё болох вэ? Яаж ингээд найруулах вэ гэдэг зүйлийг ингээд өөрөө ингээд би ингээд яг хийсэн болохоос их ингээд аргуу баснаас гардаг тийм шатны юм чинь ихтэй юм шиг гаргаад ирэх хэрэг байна. Тэгэхээр ер нь энэ бол ингээд тат өмнөд ингээд нийлээд татсан зүйл юм. Тэгээ бас дээрээс орж байгаа мэдээл миний өөр юм ингээд найруулдаг чинь нийлж байгаа. Энэ бүр намаа нийлнэ. Ингээд тийм аа. Маш гоё. Надад нэг юм санагдлаа л да. Таныг ярьж байхад чинь монголчууд бид нар зүүн өндөртэй хүмүүс гэдэг тийм. Ер нь бол мөнх тэнгэр шүтлэгтэй аж гэдэг юм уу? Шүтлэг гэж хэлчихэр чинь энэ чинь бас болохоо хэлчихэж байгаа. Тэнгэр үзэл тийм ээ. Тэнгэр үзэл тэнгэртэйгээ холбоотой байдаг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо таны буулгаад байгаа энэ ном ер нь бол яг сүүлийн үед маш олон хүмүүс ингэж тэнгэрээс ном буулгаж бичиж байгаа гэсэн санаа агуулга ярьж байна тий. Таны одоо жишээлбэл монизм гэж яриад байна шүү дээ тий. Магадгүй энийг тайлбарлах бас эхний алхам болов мөн үү? Одоо ингээд ерөнхийдөө номынхаа агуулгын талаар бас ярив. Тийм. Ер нь энэ номыг ер нь бичсэн гэхээр одоо монизм гэдэг санаа бол ингээд хоёр юм уу? За миний одоогийн бодож байгаагаар бол хоёр юм уу? Гурван битээ ард дээрээс яг монизм гэдэг үсэл баримтднэр ер нь гарч байгаа. Тэр нь ер нь миний ингээд сүүлд ингээд 10 жилийн хугацаанд
өөрөө өөртөө ингээд асуулт тавьсан асуултууд хариулт нь ингээд орж ирээд би ингээд нэг жилээ одоо ингэж байхгүй. Би ингээд нэг жилд өөртөө нэг л асуулт тавьж байхгүй. Тэнгууд тухайн ингээд нэг жилийн бүтэн нэг жилийн хугацаанд би зөвхөн одоо тэр асуултынхаа хариултыг авах тул ингээд одоо ингээд амьдрсан болж гараад байна гэсэн үг тийм. Тэнгууд одоо би ингээд сүүлийн 10 жил би өөртөө тавьсан 10 асуулт байна. Тэнгууд 10 дахь асуулт нь ер нь одоо ингээд би ингээд 10 дахь асуултыг энэ жил ер нь л ойлгож байгаа хгүй. 10 дахь асуултных нь хариу нь өөрөө баг ингээд дахиад нэг ном болохоор тэнгууд ер нь бол нэг ингэж үзтгэлтэй. Хариулт бол ер нь бол ингээд байж идэг гэж үздэг орчлын ертөнцийн. Хамгийн гол нь хүн асуултаа асуух нь хамгийн чухал гэж үздэг. Ямар нэгэн зөв асуултаа асуулаа гэдэг орчлын ертөнцийн хорвоо ертөнцийн өөрөө яаж хийж байгаад хариулт бичсэн заавал өгнө гэдэг. Тэгээд ер нь бол яг өөрийнхөө одоо өөрөөсөө асуусан хорвоо ертөнцөөс асуусан 9 асуултын одоо хариултыг ер нь бол бацаад нийлүүлээд ингээд нэг тэрүүнд чирсэн гэсэн.